За баярлалаа. Өнөөдөр бид нар Монгол улсад элэг шилжүүлэн суулгах, өөрөөр хэлбэл эргэтэн шилжүүлэн суулгах нэлээд одоо тийм томоохон олон улсын хурлыг зохион байгуулж байна. За элэг шилжүүлэн суулгах талаар бол бидний зохион байгуулж байгаа анхны хурал. Тэгээд дэлхийн амьд дондоос элэг шилжүүлэн суулгах холбоо гэж их том холбоо байдаг. Энэ холбооны одоо хүсэлт санал тавьснаар бид нар өнөөдөр энэ хурлыг зохион байгуулж байгаамаа. Тэгээ бас энд бас бид бас бахархаж байна. Яагаад гэвэл бид нэр элэг шилжүүлэн суулгаад одоо 10 гаруй жилийн өмнө үзэж байгаа ч гэсэн бас энэ олон улсын холбоо бидний одоо тоогоод энэ хурлыг зохион байгуулах санал тавьсанд бол бид баяртай байгаа. Ер нь бол элэг шилжүүлэн суулгах эмчилгээ бол дэлхийд одоо хөгжсөн орнуудад л голцоо нутагшдаг ийм одоо мэс засал. За өнөөдөр бол Монгол улс хөгжиж байгаа орн эдийн засгийн хувьд бол бас хязгаарлагдмал. Тэгээ ийм үед бол бид нар бас энэ олон улсын хурлыг чадан ядан зохион байгуулж байгаадаа баяртай байна. За энэ хуралд бол нийтдээ 18 гадаадын одоо зочид төлөөлөгчид дэлхийн элэг шилжүүлэн суулгах чиглэлээр нэрд гарсан одоо их том профессорууд бол Монгол орнд ирсэн байгаа. Тэгээ бид нар өнөөдөр өдөржингөө энэ улсуудаа ном хоёлцсан мөн өөрсд бидэнд тохиолдож байгаа янз бүрийн бэрхшээл хүндрэлүүд тэрийг яаж шийдэх үү гэдэг талаар бас одоо давхар ярилцах ийм хурал байгаа. Тэгээд өнөөдрийн хурал маань бол бидэнд маш их сургамж өгсөн, өгөөжтэй, бидний мэдэхгүй чадахгүй бас мэдүүлсэн ийм хурал болно гэж бодож байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсад 200 гаруй иргэн өвчлөлт элэг шилжүүлэн суулгах мэдцлийг сүүлийн төвлөрөөс мэдээд тэгэхээр энэ Тийм энд Монгол улсад бол одоо өнөөдөр ажиллаж байгаа 2 том баг байгаа. Нэг нь бол улсын 1-р төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах баг, нөгөөх нь Хавдар судлалын үндэсний төвийн элэг шилжүүлэн суулгах баг. Тэгэхээр би 1-р эмнэлгийнхээ элэг шилжүүлэн суулгах багийн одоо хийсэн хагалгааны талаар ярив. Өнөөдөр бид нар яг өчигдөр бид нар 207 дахь одоо хүндээ элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийсэн. За тэгээ ерөнхийдөө бол манай багийн амжилт бол бас олон улсын хэмжээний энэ 1-5 жилийн амьдрах одоо чадамжаас бол их доогуургүй байгаа. Мөн одоо бас бид нар бол элэг одоо бүлэг тохироогүй, цусны бүлэг тохироогүй хүнээс элэг шилжүүлэн суулгах, хүүхдэд элэг шилжүүлэн суулгах гээд олон одоо сайхан арга барилуудыг бол бид нар Монгол улстай нутагшуулсан явж байгаа. За тэгээ бидэнд бол бас бэрхшээл байгаа. Өнөөдрийг хүртэл бол бид нар гадагшаа явах одоо элэг шилжүүлэн суулгах хурцлыг бас тийм сайн зогсоож бас чадахгүй байна. Яагаад гэвэл Монгол улсад судасны банк гэдэг юм байхгүй, эдийн банк байдаггүй. Тийм учраас одоо судасны янз бүрийн одоо өөр бүтэцтэй ийм улсуудад тэр судсыг нь өргөсгөх, нийлүүлэх, уртасгах гэд их олон янзын ажилбар хэрэгтэй болдог. Гэтэл манай 2 баг бол хоёулаа судасны банкгүйгээсээ болоод бас зарим өвчтнүүдээ гадаадд явуулахаас өөр арга байхгүй болдог. Тийм учраас энэ дээр бол бас бид нар цаашдаа анхаарч ажиллана. Элэгний өвчлөл бол мэдээж их өндөр байна. Элэгний хавдрын тохиолдол маань бол жилд 2500 онцлогдож байна. Нас оролтооноос 2000 орчим байгаа гэдэг маань бол элэгний өвчлөлийн их байна гэсэн үг л дээ. За өнөөдрийн одоо хурал дээр яригдж байгаа сэдвүүдээс ингээд харж байхад бол 100,000 хүн доногдож байгаа хавдрын маань хэмжээ 85 гэдэг маань дэлхийн түвшнээс одоо бол ерөөсөө 2020 оны байдлаар бол 10 дахин өндөр дэлхийн түвшнээс. За урд хөрш буюу Хятад улсаас бол 4 дахин өндөр. За хойд хөрш буюу Оросын албаны улстай харьцуулахад бол 20 дахин өндөр байна гэдэг бол маш өндөр өвчлөлтэй явж байгаа энэ жишээ. Гэвч энэ их өндөр тоо хэмжээнүүд байгаа ч гэсэн сүүлийн үед бол багасах хандлага харагдж байгаа маань болохоор бид бүхэн С вирусын эмчилгээг бол амжилттай нэвтрүүлээд үндсэндээ С вирусын эмчилгээ хийцэн. За хэдийгээр орой ихсэн ч гэсэн Б вирусын вакцины асуудал бол 90 онд эхэлсэн гэдэг маань хэдийгээр орой ихсэн ч гэсэн хийгээд эхэлсэн байгаа асуудал байна. За мөн төрөөс бодлохоор бол маш сайн элэгний өвчлөлийг дэмжиж байгаатай холбоотойгоор бол энэ төрөөс одоо даатгалын шинжилэл 2021 оноос явсантай холбоотой хавдрын одоо эмчилгээний асуудлууд ялангуяа элэг шилжүүлэн суулгах эмчилгээний өртгийг бол одоо даатгалаас одоо 100% дааж байгаа байдал бол бид бүхэнд бол одоо сайнаар нөлөөлөх буюу ялангуяа одоо элэгний өвчлөл, элэгний хавдраар өвчсөн улсуудад маань бол энэ эмчилгээндээ бүрэн хамрагдах өндөр боломжууд нэгдээд байгаа. элэгний хавдрын тоо жил ирэх бүр өсөж байгаа гэдэг шүү дээ. Өнгөрсөн удаа жилүүдэд одоо яг энэ хавдрын эсрэг ямар арга хэмжээнүүд хийжсэн бэ? Энэ арга хэмжээнүүд маань үр дүнгээ бас хэр үзүүлсэн болоо тоо нь жил ирэх бүр өсөлттэй байна шүү.
яг хоо илгэний өвчлөл гэдэг маань одоо жишээ нь жилээс өмнөх жилтэй харьцуулахад аврах хэмжээ авснараа нэг жил багасчтай юм шиг л дээ. Ер нь бол өмнөх одоо жишгүүдээс харж байхад бол ер нь бол 20 жилээр яригдж явдаг. Бид ямар нэгэн одоо урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүд, за илгэний одоо эмчилгээний аргууд эдрийг бол хэрэгжүүлж байгаа боловч энэ маань одоо үр дүнгээ өгөх хугацаа бол хараахан болоогүй нэ гэж харж байгаа. Ирээдүйд бол энэ багасах өндөр магадaltaй. Дэлхийн тархинд одоо бүртгүүлдэггүй мутацлагдсан төрлийн хавдар Монгол хүний илгээс илрээд байна гэж байна. Энэ одоо яг чухал юу болдог? За энэ болохоор мэдээж одоо монголчуудын дотор нийт одоо хүн амын 10% нь Б вирустэй, 10% нь С вирусын халдвартай явж байгаа бол үндсэн том шалтгаан байж байгаа. За өөр ямар шалтгаануудаар бид нар илгэний өвчнөр өвдөд байна вэ гэж судлаад үзэхээр мэдээж одоо архины хэрэглээ нэлээд өндөртэй, за тархалал их өндөртэй. Түүнээс гадна нийт одоо өвдсөн буюу одоо илгэний хавдартай өвчнүүдийн дотор судлаад үзэхэд 25% нь бол хоёр төрлийн мутац илэрсэн байна. Тэр маань бол одоо монголчуудад зөвхөн байж байгаа энэ хоёр төрлийн гений мутац байгаатай холбоотойгоор бас мөн илгэний хавдар өндөр байгааг бол тайлбарлах шалтгаан болж болох талд. Илэг солиул хагалгаа хийгээд одоо зөв зүгээр эрүүл болно гэж болгож байна. Илэг шилжүүлэн суулгах мэс засал гэдэг бол өөрөө илгэний одоо суур өвчлөл буюу нөө вирусын шалтгаантайгаар илэг маань хатуурал үүссэн өвчин түүн дээр нэмэгдээд хавдар үүссэн тохиолдол дээр тэр илгийг одоо шинэ илэг буюу донор илгээр сольж байгаа учраас тэр дороо идэх боломжтой өвчин гэсэн хэдий ч гэсэн энэ хагалгааныхаа дараах нөхцөл буюу одоо гам дэглэмийг сайн барих нөгөө шилжүүлэн суулгасан илэгнээ өөрийн дархлаатай одоо зохицуулах буюу дархлаа дарангуулах эми хэрэглээгээ зөв зохицуулж чадсанаар бол бүрэн идэх боломжтой. Хавдар судлалын үндсийн төвөөс одоо ингэ нэлээд шилжүүлэн суулгах болон бидний холбоотой ямар ажил хийж байгаа. За хавдар судлалын төв дээр бол 2021 оноос бол илэг шилжүүлэн суулгах хөтөлбөрийг ер нь бол хэрэгжүүлж эхлээд явж байна. За ингээд бол 2018 онд бол амжилттайгаар илэг шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлж чадсанаас хойш өнөө хүртэл бол 90 хүнд илэг шилжүүлэн суулгах хагалгаа хийгээд байгаа. За үүний хэрэгцээгээр бид бүхэн илэг шилжүүлснээр бүх илгэний өвчлөлийг эмчлээд байгаа юм шиг л дээ. Түүн дээр мэдээж бусад одоо буюу одоо хавдрын эрт үе биш дунд болон хожим шатны хавдруудад бол илэг тайрах мэс заслуудыг бол жилдээ нэг 600 болон түүнээс дээш тоотоогоор за 1000-аас дээш тоотоогоор бол хэсэг газрын эмчилгээнүүд буюу одоо судсыг боох эмчилгээ, за өндөр давтамжтай олгионоор хавдрыг түлэх эмчилгээ болон бай эмчилгээ болон бусад хөнгөлөлөх төрлийн эмчилгээнүүдийг бас хийж байна. Чадвар туршлагууд тэр бас нэмэгцээр юм амжилттай явна. За улсын 1-р төв эмнэлгийн хувьд 2011 онд Монгол улсад анх удаа энэ илэг шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн байдаг. За тэгээд түүнээс хойш манай эмч мэрэгчлэнүүд Солонгос улсын Асан эмнэлгийн эмч мэрэгчлэнүүдтэй хамтарч ажиллаж исэн бол одоо бие дааж хийгээд одоо өнгөрсөн 2023 оны 3 сард 200 хагалгаа хийсэн. Өнөөдрийн байдлаар 209 хүнд энэ хагалгааг амжилттай хийгээд байна. Тэгээ ер нь бол анх бол бид бүхэн Солонгос улсын эмч мэрэгчлэлтэй суралцаад хийж ирсэн бол өнөөдрийн түвшинд манай эмч мэрэгчлүүд бүхий л одоо хүндрэлтэй тохиолдлууд дээр өөрсдөө бие дааж хийгээд одоо үнэхээр чадварцсан байна. Цусны бүлэг ондоод ондроос илэгний зүүн, баруун, дэлбэн одоо илэгний хавдартай, илэгний цирроцтой гэт маш олон хүмүүстээр одоо хүн болгон өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг энэ одоо тохиолдлуудаа хийгээд үнэхээр манай эмч мэрэгчлүүд бол олон улсын түвшинд одоо хүрч чадсан гэдгийг өнөөдрийн энэ олон улсын хурал Монгол улсад зохион байгуулагдж байгаагаар бол бас олон улс хүлээн зөвшөөрөөд энэ дэлхийн одоо амьд оноороос илэг шилжүүлэн суулгах холбооны хурлыг одоо Монгол улсад ингээ хийж гинэ гэж ойлгож байгаа. За ер нь бол олон улсын дата одоо үзүүлэлтэд харьцуулахад манай Монголын одоо үзүүлэлт бол бүр дунджаас дээр бүр хамгийн топ түвшинд бол байгаа. Яагаад тэгэхээр бид бүхэн бол бас өвчтөн сонгохдоо манай эмч мэрэгчлүүд нэлээд анхаарч үнэхээр одоо хагалгааны өмнөх бэлтгэл, хагалгааны дараах одоо хяналт юугаал үнэхээр сайн хийж гинэ гэж бид нэр үзэж байгаа. Хагалгаа нь 15 цаг орчим гэх юм үргэлжлэх тохиолдлууд байдаг шүү дээ. Маш их хугацаанд хийдэг. Эмчнэрийн маань хувьд бас маш их дэмжлэг эмнэлгийн зүгээс хэрэгтэй болж байгаа. Эмчнэрээ бас хэрхэн дэмжиж Тийм, ер нь бол анх бол манай энэ эмчилгээг хагалгаа хийхэд бол баг бүтэн өдөр 24 цаг болдог байсан. Манай эмч мэрэгчлүүд өглөө үүрээр 4 цагаас эхлээд орой шөнийн одоо 24 цаг өнгөртөл баг шөнийн 1-2 цагт зарим кейсүүд дуусчихсан болвол одоо зарим тохиолдолд бол өдөртөө баг өдрийн ажлын цагтаа багтаагаад хийх
төвшөнд бол очичлоо. Тэгэхээр энэ бол манай эмч мэрэгчлүүдийн чадрыг харуулж байна. Эмнэлгийн зүгээс бол аль болох энэ хагалгааг дэмжиж эмч мэрэгчлүүдийнхаа одоо илүү цаг, урамшуулал одоо бүх юм дээр нь дэмжлэг үзүүлж байгаа. Хамгийн гол үзүүлэлт нь бол манай эмч мэрэгчлүүд бол үнэхээр нөгөө залуу хойч үе бэлдээд одоо өмнөх одоо анхны сурч исэн эмч мэрэгчлүүд маань одоо ерөөхдөө хяналт ажилтаар байгаа залуу эмч нарийн хагалгааг бүрэн хийх чадвартай болсонд бол бид бүхэн бас баяртай байгаа. 7 манай эмнэлгийн хүчин чадал бол 7 хоногт одоо нэг тохиолдол хийгээд явхад бол боломжтой гэж үзэж байгаа. Гэхдээ одоо манай улсад бол энэ төрлийн хагалгааг хийх шаардлагатай өвчнүүдийн тоо бол нэлээд их учраас бид бүхэн 7 хоногт заримдаа 2 удаа, заримдаа 3 удаа хийдэг тийм тохиолдол байгаа. Тийм аль болох л нөгөө хүмүүсийнхаа нөгөө биеийн байдал одоо хүлээх чадвартай байна уу үгүй юу гэдэгт тааруулж энэ эмчилгээгээ бас менежмент хийж ажиллаж байгаа. Эрүүл мэндийн даатгалын хуулинд 2020 оны 8 сарын 28-нд том өөрчлөлт хийсэн. Энэ өөрчлөлтийн хүрээнд бол бид гарсан том зүйл юу вэ гэхээр хорт хавдрын эмчилгээ, эргэтийн шилжүүн суулгах мэрс заслын одоо хамтын төлбөрөг болгосон. Та бүхэн төсөөлөх юм бол одоо зөвхөн элэг шилжүүн суулгах хагалгаа өөрөө 120 сая төгрөгийн өртөгтэй. Хамтын төлбөр нь одоо 30% гэх юм бол иргэн бараг 40 сая төгрөг гарах хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ 40 сая төгрөг гэдэг бол манай иргэдийн амжиргаа ямар байгаа байлаа. 40 сая байтугай мөнгө гаргаж чадахгүй байхад энийг одоо эмчлүүлнэ гэд мөнгө гаргана гэдэг бол өөр их том дарамт, санхүүгийн дарамт болдог. Хоёрт хорт хавдрын эмчилгээ, ерөн архаг өвчний эмчилгээ бол өөрөө удаан үргэлжилдэг. Байнгын эм уудаг учраас энэ өөрөө санхүүгийн асар их одоо эрсдэлд ядуурл төрөх юм аюултай байдаг. Тийм учраас улсын хурлаас гаргаж байгаа том бодлого бол иргэдээ өвчин тусаад ядуурдгүй байлгах энэ тогтолцоог хэрэгжүүлэх зорилгоор бид энэ ялангуяа хорт хавдрын эмчилгээнд хамтын төлбөргүй болгож гисэн. Зүгээр одоо ганц хөхний хорт хавдартай хүн бүтэн жилийн турш мис засал эмчилгээ, туяа эмчилгээ, хийм бай эмчилгээ хийлгэхэд жилдээ бараг кармаас нь 27 сая төгрөг гардаг байсан. Тэгвэл өнөөдөр 0 гардаг болоо. Энэ бол бас нэг том дэвшил байгаа. Тэгээ тийм учраас энэ эрүүл мэндийн салбарт ард иргэдэд санхүүгийн дарамтгүй болгоно гэдэг бол энэ бол халамжийн бодлого биш. Энэ бол ард иргэдэд өвчнөөс эрсдлээс хамгаалж байгаа том бодлого юм аа. За үүний хүрээнд бол одоо гол асуудал бол бид ингээд үнгүй эмчилнэ гэдгийн цаана асар их зардал гарч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол одоо эрүүл мэндийн даатгалын сан өөрөө тоогоо нэмж явах хэрэгтэй. Нэгэнт төр одоо бид хамтын төлбөрийг даана гэж байгаа бол тэрийг санхүүжилтийг бүрэн өгдөг байх хэрэгтэй тийм ээ. Тэр утгаараа одоо өнгөрсөн 20 оны үед бол нэг 840 орчим тэрбум төгрөгийн сантаа байсан эрүүл мэндийн даатгалын сан өнөөдөр нэг их 80 430 тэрбум төгрөгтэй болчиход байна шүү дээ. Тэгсэн хэдий ч энэ өөрөө тийм бүрэн хангалттай биш. Ерөн эрдэмтдийн тооцоогоор яг энэ одоо даатгалын хуулийн нэмэлт өөрчлөлт хийх энэ судалгаа намаа хийж явах үед бол ерөн ойролцоогоор Монгол улсад 2 их 80 төгрөг даатгалын санд байхад бол ерөн ард иргэдээ одоо өвчин зовлонгийн бүрэн эмчлэх, тэрийг эмчилж байгаа эмнэлгүүд нь хангалттай санхүүжилт авах, тэр дотор ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчид нь цалингаа нэмэх боломж нь эндээс гарч ирэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр за нэг ийм том чухал асуудлууд байна. За тийм учраас одоо энэ зөв бодлого, ялангуяа санхүүжилтийн зөв бодлого болсноор ямар том дэвшил гарч ийнэ гэдгийг би ганц тоогоор хэлье гэж бодож байна. Жишээлх юм бол одоо 21 22 онд эрүүл мэндийн даатгалаас нийтдээ 143 хүнд эргэтийн шилжүүн суулгаж санхүүжилт өгсөн байна. 143. За үүнээс одоо элэг шилжүүлэн суулгах хагалгаанд 1.6 тэрбум төгрөг, бөөр шилжүүлэн суулгаад 1 тэрбум төгрөг, ясны чимэг суулгахад бас 1 тэрбум төгрөг ч гэдэг юм тийм. Санхүүжилт бол хангалттай гараад 143 хүн 2 жилийн хугацаанд эргэтийн шилжүүн суулгах хагалгаа хийх боломж өгсөн. Ингэснээр бид иргэдээ гадаад руу хамаг гэр орноо зарж байшин саваа зараад л одоо яваад бай гэдгийг эсрэг одоо Монголдо эмчилдэг бай санхүүгийн дарамтанд оруулах байя л гэдгийн том зорилго явж байгаа гэж харж байгаа. Good morning, friends in Mongolia. On behalf of this practice, please welcome to Sunny Mongolia contribute greatly to the transplant medicine. Элэг шилжүүлэн суулгах, бөөр шилжүүлэн суулгах, ясны чүмэг үүдгээс шилжүүлэн суулгах хагалгаа энэ хагалгааны өндөр. Sincere thanks for the great effort and enthusiasm of the ILT group without compromise
to safety, substance, and comfort. 218 members in 37 countries. Mongolia is working. The number will be increased. As speakers. In Vietnam in 2017, Kazakhstan in 2008. Our honor and happiness to have the colloquium in Ulaanbaatar, Mongolia. They then contribute to the hopes and happiness of the area. Liver transplant. I saw his technique many times and I participate many conferences. Was technique to learn and give the best practice in Mongolia for Mongolian people. And for liver transplant, as you heard from the Francisco, there are 270 around the members. Current status of liver transplantation in Mongolia. We know about Mongolia, a Mongolian condition. Our country located between Russia and China.